Окей юу. За яасан би тэгслээ л аваад багш эндийгээр за. За манай энэ удаагийн дугаараар Монгол Бэлэг оюун сургуулийн ангиллны багш Сарантай багш маань оролцож байна. Та өөрийгөө танилцуулах багш. За баярлалаа. Ингээд үзэгч сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Сарантай гэдэг би Хөвсгөл аймгаас гаралтай ийм англи багш байгаа. За ажлын 15 жилийн туршлагатай эндээс сүүлийн 5 жил Монгол Бэлэг оюун зохицолборын олон улсын хөтөлбөртэй сургуульд англи багшаар ажиллаж байгаа. За мөн сүүлийн 5 жил энэ Лингорс байгууллагатай холбогдож бидний хамтын ажиллагаа үргэлжилж байгаа. 2019 онд би Хөвсгөл аймагт ажиллаж байхдаа энэ X-Reading платформын бол уншигч болж байсан. Тэгээ түүнээс хойш бас хүүхдүүдэд ер нь хэрэгжүүлвэл ямар байх юм гэдэг дээр нэлээд туршлага хоримтлуулж ингэж явсны үндсэн дээр 2021 оноос эхлэн Монгол Бэлэг оюун сургуульд хэрэгжүүлж эхэлсэн. Тэгэхээр анх бол бид нэр 2 сурагчтай энэ хөтөлбөр маань эхэлж байсан. За өнөөдөр бол 650 гаруй хүүхдтэй энэ том хөтөлбөр болж хөгжиж дэвсэн байгаа нь бол бас бахархалтай байдаг. Манай сургууль 3-аас 4-р ангид бол заавал судлахаар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл хичээлийн хуваарьтаа л оруулж өгсөн байдаг. Яагаад бид нэр 3-аас 4-р ангийг бол сонгож байгаа гэхээр 1-ээс 2-р ангийн хүүхдүүдийн хувьд бол их хэлний чадварыг суулгаж авах, суураа зөв тавих ийм үе байдаг. Тийм учраас бид нэр 3-аас 4-р ангийн хүүхдүүдийн шинэ зүйлд дасан зохицох тэр чадварыг анхаарлын тэр тогтворжилтын хугацаад өсөж хөгжих энэ боломж дээр суурилж 3-аас эхэлж энэ хөтөлбөрөөр хэрэгжүүлж байгаа. За 3-аас 4-р ангид бол ингээд хичээлийн хөтөлбөрт оруулаад хичээлийн хуваарьд оруулаад ингээд орж байгаа л 5 болон түүнээс дээш ангид бол суралцагчдынхаа сонирхлоор номын клубээр дамжуулж энэ хөтөлбөрийг бол хэрэгжүүлж байгаа. Анх ER аргачлалыг ингээд хэрэгжүүлэхэд ер нь ямар санагдчихсэн? Яг үндэсний сайжруулсан хөтөлбөр, Кембрижийн хөтөлбөрийн унших чадвар бол хоорондоо хамааралтай байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл юу гэж ойлгох юм гэхээр унших чадвар бол 3 том ийм чадвар байт юм байна. Энэ 3 том чадвар бол 8 дэд чадвар олж хуваагдж байдаг. Эндээс бид нэр тэр уншиж байгаа зүйлийнхээ ерөнхий утга санааг ойлгох. За мэдэхгүй байгаа үгийг хам текст буюу ойр байгаа тэр үгийн тусламжтайгаар тааж олох буюу багш нар бол мэддэг deduce meaning гэж нэрлэдэг энэ чадварыг хизээ хаана хэн яагаад гэсэн энэ асуултанд хариулах specific meaning буюу тодорхой яг детальчилсан энэ чадварыг бол энэ ойлгох чадварт бол энэ ER бол чухал нөлөө үзүүлж байна гэдгийг бол ажиглаж мэдсэн. Улсын сургуульд ашигладаг мөн хувийн сургуульч ашиглаж байгаа яг энэ текстбук энэ сурах хүчтэй бол маш тийм урт тэрийг уншаад явхад айгүй тийм уйтгартай ийм их үд байдаг. Тэгэхээр хүүхдүүд бол яг веб бейс яг энэ платформыг ашиглах нь бол яг өнөө үеийн хүүхдүүдийн хэрэгцээ сонирхолд бол нийцээд байгаа учраас өөрсдийнх нь тэр хэрэгцээ сонирхолд тулгуурлаж энэ аргачлалыг хэрэгжүүлэх нь бас илүү дэмжлэг үзүүлэх юм байна гэж бол ингэж л харсан да. Extensive reading аргачлал нь яг энэ унших аргачлалтайгаа ер нь яаж холбогдож байна? Унших аргачлалыг ойлгохын тулд бид нар бас intensive reading гэдэг энэ аргачлалыг бас мэдэх хэрэгтэй болно. Дөрөв бид нар ярьсан 8 дэд чадвар, 3 гол чадвар гэж ярьсан. Үүний маань reading for global meaning буюу уншиж байгаа гол утга санаагаа ойлгох энэ чадвартай бол extensive reading маань холбогдож байгаа. Өөрөөр хэлбэл бид нар энэ extensive reading аргачлалаар богино хэмжээний номыг хурдтайгаар, сонирхолтойгоор өөртөө тийм тааламжтай ийм байдлаар уншиж байгаа. Харин intensive reading бол нэлээд гүнзгий ойлголтыг түүнээс авах, зохиогчийн хэлэх гээд байгаа тэр нуугдмал санааг нь бол ойлгож авах, энэ рүү чиглэж байгаа нь бол intensive reading болоод байгаа. Тэгэхээр эндээс юу нэг ингэ дүгнэлт хэлэхэд бол бид нар энэ extensive reading энэ аргачлалыг intensive reading энэ аргачлалтанд хослуулж ээж магадгүй 70-30%-аар юм уу эсвэл 60-40%-аар юм ингэж хослуулж ээж ер нь бол хүүхдүүдийн чадвар бол маш хурдтай ингэж болж хөгжих юм байна. Монгол Бэлэг оюун сургуульд л ерөнхийдөө 3-4 дугаар ангийнханд бүр ингэж төлбөртөнд л орсон байдаг юм шүү дээ. Тэгвэл энэ бага ангийнханд энэ уншлагыг ингэ хэвшүүлэхэд ямар байдаг вэ? Ер нь яаж энийг хэвшүүлсэн бэ? Тэр туршлагаас нь хаалцуулах. 5 жилийн хугацаа гэдэг бол бас багагүй хугацаа. Тэгэхээр бид нэр яг 5 жилийн хугацаанд ингээд тууштай хэрэгжүүлж байгаа нь бол манай сургуулийн удирдлага мөн эцэг эхчүүдийн дэмжлэг тийм ээ ингээд багш
суралцагчдын одоо хамтын ажиллагаан дээр одоо тулгуурлаж энэ одоо хөтөлбөр маань бол амжилттай хэрэгжиж байгаа. Хэрэгжилтийн хамгийн чухал зүйл бол ер нь номын сонголт, хүүхдийнхээ төвшнийг одоо мэдэх, таних энэ хэсэг байдаг. Хэцүү номыг одоо сонгоод өгөх юм бол мэдээж тэр хүүхдийн одоо сонирхлоо шууд буруу авчна. Тийм болохоор хүүхдийн байгаа төвшнөөс одоо нэг төвшин доогуур одоо энэ номыг сонгож авах нь бол хүүхдүүдийн одоо тэр урт хугацааны сонирхлыг одоо авч явах нэг арга бас байдсан байна гэж бол бид нар харж байгаа. За мөн одоо дараагийн нэг арга бол 98% арга гэдэг одоо бас байдаг. Тэр нь одоо яг юу хэлдэг гэхээр хүүхд одоо тухайн уншиж байгаа номныхоо үгийн сангийн 98%-ийг нь ойлгож явах юм бол тэр ном тухайн хүүхдэд яг тохирч гэнэ гэж бас ингэж бол үздэг юм байна лээ. Тэр аргыг бол бас бид нэр хэрэгэлдэг. За түүнээс гадна ингээ хэрэгжүүлэх явцдаа бид нэр scaffolding буюу хүүхдүүдийг энгийнээс одоо хүнд рүү өөрөөр хэлбэл мөн одоо дэмжлэгтэй байдлаас дэмжлэггүй одоо бие даасан энэ байдал руу одоо шилжүүлэх энэ одоо аргачлалыг хэрэгжүүлдэг. Тухайлх юм бол одоо бүрийг уншиж чадахгүй, уншаад ойлгохгүй хүүхч одоо тэр донд бол байж байна. Тэгэхээр тэр хүүхдүүдэд одоо номыг нь сонгож өгөө хажууд нь хамт суугаад багш одоо яг өөрийнх нь үе тэнгийн одоо нэг найз шиг хамтдаа одоо номыг уншаад за түүний дараа асуулт нь одоо 5 асуулт гарч ирэхэд одоо орчуулж ярилцаад тэр асуултанд хариултыг одоо хамтдаа ингэж хийж явснаар одоо тэр хүүхд бол өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх тэр сонирхлыг нь нэмэгдүүлж өгөхөд бас нэг ийм арга бол бас байж болох юм байна гэж бид нар бол хараад байгаа. Энэ аргыг ч бас бид нар хэрэгжүүлсээр л ирсэн. Явандаа бол хүүхд маань тэр төвшнийг номыг бол бие даан уншдаг болдог. Ингээд одоо шалгалтаа өөртөө өгдөг болдог. Гих мэтлэнгээр ингээ хүүхдийн одоо хөгжил бол багаараа агсаар агаад ингээ сүүлдээ бол багшийн дэмжлэггүйгээр өөрөө ингээ бие даан унших ийм одоо дадал чадвар бол сууж байгаа. Янз янзын ернүүдээс яг аргыг бол сонгож байгаа. Бид нэр одоо энэ нэлээд одоо 5 жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа нэхэр зарим одоо аргууд маань бол бүтлгүүтдэг хүүхдийн одоо тэр онцлог тохирохгүй байдаг ч юм уу. Ингээд дахиад дараагийн одоо шинэ аргыг сонгодог ийм одоо зүйлүүд бол бишгүй л ер нь бол тохиолж байгаа. Бид нар эхний 2 жилдээ бол номын жагсаалт гаргаад одоо хүүхдүүдээ бол саппорт хэрэгтэй одоо хүүхдүүд extension буюу одоо цааш бие даан унших юм чадвартай хүүхдүүд гэж 2 анги олгоод номын жагсаалтаа өгөөд ингээд ном уншдаг байсан. За энэ маань бас нэг учир дутагдaltaй зүйл бол бас байгаа. Тэгэхээр энээс тэгвэл бас юу гэдэг өөрт нь нөгөө яг тэр нэг эрхийг нь өгөх. Тэр одоо байдал руу бид нар шилжих хэрэгтэй байна. Яг ингээд нөгөө нэг юм жагсаалтаар ингээд уншаад би энэ жагсаалт дууслаа. Ингээл одоо дуусч байгаа юм шиг ийм нэг мэдрэмжийг хүүхд аваад байдаг. Тэгэхээр манай лингвист байгууллагын одоо яг санал болгодог тэр төвшнөр нь унших гэдэг энэ аргачлал арга бол бас маш одоо тохиромжтой хүүхдүүд бол нэлээд хөгжлийг дэмжсэн ийм арга зүй гэж би бас хардаг. Дөнгөж эхэлж байгаа энэ 3 дугаар ангийн хүүхдүүдэд ямар одоо паблишерийн ном илүү одоо сонирхолтой байд юм бэ? Ваучи папачиг одоо түүх тэр бол ерөөсөө хамгийн ихний бараг цагаан толгоноор болж идэг. Тэгээд цаашаа одоо ингэ дараачийн одоо левел рүү ордог. Энэ бол бас тэр хүүхдүүд бол их тохиромжтой ийм бол арга зүй байсан. За мөн одоо бас нэг сонирхолтой одоо арга зүй байдаг нь бол cliffhanger гэсэн энэ арга байдаг. Нэг номыг яг өөрөө сонгоод эсвэл одоо нөгөө одоо 4-ийн B ангийнхнаас хамгийн сонирхолтой ном нь юу байсан бэ гэхээр тэр хүүхдүүд нэг номын нэр хэлнэ. Тэгэхээр тэр номыг 4-ийн А ангид нь ороод ингээ хамтдаа уншиж байгаад яг ингээ хамгийн одоо сонирхолтой хэсэг төр нь очоод шууд ингээ зогсоочж байгаа. Тэгэхээр хүүхдүүд эндээс багшаа яаж дуусгалаа? Наас номны нэр нь юу байсан бэлээ гэл одоо дахин нөгөөтгөө гэл эргэн санаал ингээд эхэлж байгаа. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх гээд байгаа гэхээр хүүхдүүд бол нөгөө унш дуусгаагүй номоо одоо яг ингээ орхисон ном цаана одоо хамгийн сонирхолтой хэсэг нь үлдээд байгаа учраас хүүхдүүдийн тэр сонирхлыг удаан хугацаанд барьж тогтоох. За илүү одоо бие дааж унших энэ одоо чадвар нь бол дэмжлэг үзүүлж байна гэж бол бид нар харж байгаа. Огт хэрэгжүүлж байгаагүй бас эсвэл хэрэгжүүлснээс хойших ялгаа ч юм уу тий. Тэр ялгаа юу? За маш олон мэдээж одоо ялгаа сайн үр дүн одоо ахиц дэвшил бол харагдж байгаа. Бид нар 5 жилийн хугацаанд 11 марафонд бол одоо оролцсон байна. За энд бол ганцаарчилсан анги нийтийн гэх мэтлэнгээр одоо олон төрлийн одоо марафон байгаа. За эндээс бид нар одоо тэргүүн байруудыг эзэлж байсан. За мөн одоо шилдэг ментор бүхий одоо багштай одоо ийм сургуулиуд болж байсан. За түүнээс гадна манай одоо 22 хүүхэд бол Филиппин багштай одоо Ярианы VIP одоо энэ сургалтанд өвн төлбөргөө одоо хамрагдсан. Ахиц амжилт бол харагдж байна. Одоо яг боддоор одоо харах юм бол за мөн одоо түнжлэн эцэг эхчүүд магадгүй одоо жилийн төлбөрөнтэй тийм ээ ингээд бодож байгаа нэг хэсэг хүн байгаа. Тэгтэл энэ хүүхдүүд болохоор яг одоо тэр жилийн хугацаанд авж байгаа тэр мэдлэг тэр ойлголт нь бол түүнээс илүү одоо үнэтэй ийм одоо зүйл байд юм байна гэдэг бол ойлгоод эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл тэр одоо гаргаж байгаа зардлаасаа
их одоо юм ашиг мэдлэг бол шагнал урамшуул болгоод ингээ авч байгаа юм байна гэж бодож байна. Оюуны хөрөнгө оруулалт ер нь бол хийж байна тий. 3 жилийн өмнө 5 6 дугаар ангийн 170 хүүхэд маань V тестийг өгч байсан. Тэр энэ хүүхдүүдээс 20 гаруй хүүхэд маань B2 одоо 5 6 дугаар ангийн хүүхэд шүү дээ. B2 төвшөнд одоо үнэлэгдэж яг ингээд яг нарийн одоо дүгнэлтийг хийх юм бол унших чадвар нь илүү одоо байгаа нь бол тэндээс бол харагдаад байгаа. Тэгээ энэ бол яг бодит үр дүн гэж бол бид нар харж байгаа. Манай сургуулийн хувьд бол яг Кембрижийн хөтөлбөрийн тухайд бол checkpoint гэдэг олон улсын одоо шалгалтыг Кембрижийн шалгалтуудыг бол өгч идэв. Тэгэхээр энэ шалгалтанд өндөр үнэлгээ одоо авж байгаа хүүхдүүдэд тэр одоо гэдэг анализ хийгээд үзэхэд яг нөгөө ER-аар уншдаг хүүхдүүд бүр түүнчлэн ер нь хурдтай за гүйцэтгэл өндөр одоо уншдаг. Өөрөөр хэлбэл шалгалтын гүйцэтгэл нь өндөр байдаг хүүхдүүд бол байгаа нь харагдж идэг. Тэгэхээр энд бол тэр хүүхдүүд бол яг унших явцдаа мэдээж хэр унших хурд нь сайжирч байна. Дээрээс нь тэр шалгах асуултын гүйцэтгэл нь одоо сайжраад байгаа байхгүй юу? Анхны гараа нь ямар байсан? За магадгүй 2 жилийн дараа ямар болж ахисан? Тэр ахиц амжилт нь шалгалтын гүйцэтгэлд бас нөлөөлөөр юм байна. Тэр нь одоо харагдаж байсан. Сурагчтай яг ингээд уйдахгүйгээр унших сэтлийг нь ер нь хэрхэн төрүүлж байгаа юм. Яаж тогтнолтой уншуулж. Тэгэхээр яг Лингорс байгууллагаас зохион байгуулдаг марафонууд мэдээж орно. Хүүхдүүдийн одоо сар бүрийн дата байдаг. Одоо эндээс бол хүүхд яг өөрийнхөө миний унших хурд энэ сард ийм байсан. Дараа сард тийм боллоо. Би тийм болно гэдэг энэ зорилгыг тавьж идэг. Мөн одоо шалгах асуултын гүйцэтгэл нь магадгүй 62 байсан бол би дараагийн сар үнэгээ 65 болно гэдэг бол тэр тухайн хүүхдийн нөгөө хэлж байгаа тэр ухамсартайгаар суралцах дээрээс нь энэ одоо мотивацийг нь одоо урт хугацаанд барьж явах одоо бас нэг юм арга хэрэгсэл болж байгаа. Номын клубээрээ дамжуулаад бид нэр одоо monthly discussion хийж байна. За мөн номын зохиолчтой нь одоо бүр сургууль дээр уурж авчирч одоо энэ уулзалтыг хийж байна. Онлайнаар одоо Солонгосын одоо сүүл зохион байгуулсан одоо тэр уран зохиолын тэмцээнд хүртэл одоо оролцож байна. Энэ бүхэн бол одоо мотивацийг нь одоо тийм ээ энэ авч явах бас нэг арга хэрэгслүүд гэж бол бас хараад байгаа. Дата өгөгдөлд ажиллах гэдэг айгүй чухал зүйл байгаа. Мэдээж хэрэг манай нэг X-Reading платформ бол өөрөө тэр одоо боломжийг бол багш нарт бол олгож байгаа. Бид нар шууд одоо тэднээс тэдний хоорондох датаг авъя гэд ингээд шууд даунлоод хийгээл бид нар татаад авдаг. Энэ дээрээ бид нар анализ хийх ийм л ажил байдаг. Тэгэхээр эндээс бид нар яг дата дээр ажилласнаар юу ер нь бид нар хараад байгаа юм бэ гэхээр сул сурагчтайгаа би ямар одоо сул сурагчт маань цаашд одоо хөгжүүлэх тийм арай өөрөөр би ажиллах ийм одоо хэрэгцээ байна гэдэг тэндээс харж байна. За ахис дэвшил өндөр байгаа хүүхдэд би ямар арга зүй одоо хэрэгжүүлэх юм бэ гэдэг бол тэндээс бол олж харна. Мөн одоо яг тухайн сурагчийн бодит өөрчлөлт үр дүн нь хаана байна вэ гэдэг бол бид нар тэндээс бол бас хараад байгаа байхгүй. Тэгэхээр тийм болохоор энэ датан дээр ажиллах гэдэг бол яг багш нарын хувьд бол хамгийн чухал зүйл байна. Ер нь тэндээс бид нар ажлынхаа гол шугамыг бол ер нь тэндээс олж хардаг. Тэр номыг уншаад даанч нэрийг одоо ингээд мартцсан гэж байт юм байна лээ миний хувьд. Тэгэл одоо юу гэдэг Нельсон Манделаг яг бүр тэр амьдралыг уншаараа бүр тэрийг би бүргээд уйлаад энэ уншиж байсан гэдгийг ингээл хүүхдүүд хэлэхээр тэрийг яг унш. Багш нэрээ би тэр номыг уншсан шүү дээ гэдэг ингээд байгаа. Тэгээ зарим хүүхдүүд болохоор за одоо нөгөө Stone Soup гэдэг ном байдаг шүү дээ. Тэр чинь яг манай гэр хөтөлбөрт номон дэр байж байгаа. Тэгэхээр тэрийг ихээр за ER-аас та нар яг энэ номоо уншаад ирэн шүү гэдэг. Ингээл энэ дөрөөс хэлцдэг. Тэгэхээр хүүхдүүд нөгөө номон дээрээс уншихаас илүүтэйгээр ER-аар уншичаад энэ гэж байгаа. Тэр гэж энэ дөрөөс ингээд цаасан ном байгаад байна шүү дээ. Байгаад байна тий. Тэгээд тэнгууд цахим номынсан гараад дамжуулаад уншиж байгаа шүү дээ. Өдөрт нөгөө одоо тэр тухайн 40 минутанда энэ 3 ном уншин шүү гэдэг. Ингээ одоо нэг нь болох нөгөө дэмжлэг хэрэгтэй суралцагчдын бүлэг, нөгөөх нь агцтай одоо явж байгаа бие даа унших ийм бүлэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хоёртоо 3 ном уншина. Гэхдээ үгийн тоон одоо хэд гэдгийг 5000 нөгөө бие даа унших хүүхдүүдэд, нөгөө дэмжлэг хэрэгтэй хүүхдүүдэд 2000. За сонсох минут чинь 20 минут адилхан. За ингээд энэ төр өгдөг. За эсвэл яг тэр номын одоо яг тоог нь зааж өгөх нь чухал байна уу? Эсвэл тэр үгийн үг болон сонсохын одоо хугацааг нь зааж өгөх нь илүү үр дүнтэй байна уу гэдэг багш л өөрөө бас менеж хийх хэрэгтэй болж байгаа. За миний хувьд бол тэр үгийн нь одоо яг өгдөг. За тэр бие даа унших хүүхдүүд бол 2500 үг. За дэмжлэг хэрэгтэй хүүхдүүд 1500 үг ч гэдэг юм уу. 20 минут сонсох.
гэдэг ингээд энэ рүү өгдөг. За бас нэг яг нэг хүүхдүүдийн урам зориг нэг удаан хугацаанд авч явах зүйл нь юу байсан гэхээр бид нар ч өөрсдөө намар бас нэг тохируулга хийж болдог штэ. Тэнд дэр нь 3 одоо асуултанд буруу хариулах юм бол фейл авдаг байсан штэ. Тэр нь 2 болгох байхгүй. Тэгээ өөрөөр хэлбэл 40% та тэнцэж болно гэсэн үг. Тэр нь одоо магадгүй хүүхдүүдийн 20 хүүхдээс 10 нь одоо тэнцдэг байсан бол нөгөө 40% нь болохоор 15 хүүхэд нь тэнцээд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө тэнцэж байгаа тэр 5 хүүхэд чинь тэр урам зориг нь бол одоо өндөр болж байна. Өөртөө итгэх итгэлтэй болоод энэ нь одоо цаашдаа урт хугацаанд одоо үргэлжлэх юм боломжтой болж байна. Тэгэл яг уншуулах сэдвийг барайлах нь шүү дээ. Тэгэхээр багшуулалтаа нөгөө админ ирэхээр ороод л бүх талаас нь хүүхдүүдийгээ ангийнхныгаа орж байгаа яг хичээл орж байгаа ангийнхнуудаа бүгдийг ингэж аль болох админ эрхийн нөгөө технологи талаас нь үзэл за тэгвэл энийг тохируулж болох эрх нь бүгд танд байдаг учраас багш нарт бүгдээрэнд нь байдаг учраас тэрийг маш гоё ашиглалт юм байна. Knowledge Day гэдэг жил бүрийн хавар одоо хийдэг байхгүй. Өөрөөр хэлбэл манай нэг ER чинь хөгжүүлэх хөтөлбөрийн нэг хэсэг болж байгаа. Манай сургуульч 20 гаруй хөгжүүлэх хөтөлбөртэй. Эндээс одоо ER уншлагын програм гэдэг энэ бол одоо бас нэг хөгжүүлэх хөтөлбөр болж байгаа. Ингээд хавар 5 сарын эхний 7 хоногт бид нар Knowledge Day гэдэг эцэг эхчүүдтэй зориулаад энэ одоо тайлант өдөрлөгийг бол зохион байгуулдаг. Энд дөр бол эцэг эхчүүд маань ирээд хүүхдийнхээ одоо ахиц хамжилтыг хардаг. Яг яаж ном уншиж байгаа тэр процессыг хардаг. Өөрөө ном уншиж үздэг. Тэгээ энэ бол яг нэг эцэг эхчүүдийн бас нэг оролцоог, дэмжлэгийг илүү одоо юм бодтой дэмж өгөх, түлхэц болж өгөх ийм бас үйл ажиллагаа байдаг. Эндээс ингээд дүгнэхэд бол extensive reading харгачлаар ном унших нь бол бид сургууль эцэг эхийн хоорондын одоо суралцсан гүүр болж байна гэж бол бид нар хардаг аа. За баярлалаа багш. Өнөөдрийн маань дугаард үржиж оролцоод маш гоё туршлагуудыг хуваалцсан багштай маш их баярлалаа. Тэгээд таны цаашдаа ажил хөдөлмөрлөл өндөр амжилт хүсье. Дараагийн дугаараар уулзтаа түр баяртай.